За сайн байцгаана уу? Хүмүүжлөө, боловсрлоо сэдвээр хэлцүүлэг яриа маань өнөөдрийнхөө шинэ дугаараар эхэлж байна. Ингээд Монголын баялаг, дэлхийн иргэн сэдвэр тэшлэлдээр бяцхан хэлцүүлэг яриагаа өнөөдөр бас гайхалтай сайхан зочинтой ярилцахаар болсон байна. Ингээд өнөөдөр миний хэлцүүлэг ярианы урилгыг хүлээн авсан Доосмагийн цэцэн бэлэгтэй маш их баярлалаа. Ингээд сайн байна уу? Энд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Урилгын маань хүлээж авсан маш их баярлалаа. Ингээд бидний хэлцүүлэг яриаг Монголд маань бас 107.5 FM радиог маань хамт олон дэмжин ажилд одоо сонсогчдод маань хүргэдэг байгаа. Тэгээ энэ дашрамд бас баярлснаа илэрхийлчихье. За ингээд цэцэн бэлэг маань өөрийгөө бас товчхон танилцуулаач гэж хүсгэсэн. Сонсогчдод маань тийм. За юуны өмнө ингээд өөртөө чи ярилцах болсон доо маш их таатай байна. Хоёр талаас нь ажиллаа зохицуулж байгаад уулзна гэдэг чинь баг яг амьдаар уулзж байгаас ялгаагүй байх болцсон биш үү тий. Тэгээ наваа цэцэн бэлэг гэдэг 2019 оноос амьдрах стратеги гэдэг хүний стратеги суртай хүний хөгжлийн хөтөлбөрийг санаачлаад хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээд энэ амьдрах стратеги гэдэг хөтөлбөр маань өөрөө тухайн хүн өөрийгөө танин мэдэх, амьдралын танин мэдхээгээд хэлэх. Тэгээ үүнтэй холбоотой би ер нь юу хийж яаж амьдрах ёстой юм? Миний амьдралын утга учир юу юм? Нийгэмд ямар хувь нэмэр оруулах ёстой юм гэдэг дээр эрэл хайгуул хийдэг ийм хөтөлбөр байгаа, менторинг хөтөлбөр. Тэгэхээр яалтчгүй өнөөдрийн сэдвтэй ч гэсэн уялдаж холбогдож байгаа учраас би бас саналыг хүлээж авсан. Тэрнээс биш яг одоо боловсролын салбар ч юм уу, боловсролын тухай ярина гэж бодохгүй байгаа шүү дээ, тий? Хүний хөгжилтэй холбоотойгоор боловсролыг хэрхэн яаж харж ийн гэдэг бас тэр санал сэтгэлээ хуваалцъя гэж батсан. Тэгээд оролцохоос маш баяртай. Би бас яг өөрийг тань одоо олон нийтийн сүлжээнд яг энэ амьдрах стратегийн талаар одоо бас залуучуудад чиглэсэн олон сайхан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж явж байгааг бас харсан. Тэгээд тэгснийхаа үндсэн дээрээс бас цачнаар маань оролцоосай гэдэг хүсэлтийг тавьсан байгаа. За бидний хэлцүүлэг ярианы маань үндсэн сэдэв бол хүмүүжлөө, боловсрлоо гэсэн энэ хоёр үг байгаад байгаа юм. За даартаа асуултын тэмдэгтэй. Тэгээ бид мэдээж хэрэг одоо боловсролын төвшин судалгаа хийдэг ч гэдэг юм уу эсвэл хүмүүжлийг судалдаг хүмүүсийн зүгээс ярихаас илүүтэйгээр хувь хүнийхээ үзэл бодлыг тийм ээ. Ер нь ихэнхдээ хүмүүс маань хүмүүжил боловсрал гэж ярихлаэр за ер нь хүмүүжил сайтай хүн болвол боловсралтай боловсралгүй сайхан амьдраа явчихдаг юм уу гэж ярьдаг хүмүүс байдаг. Зарим хүмүүс маань сайн боловсрал эзэмшсэн хүн бол угаасаа одоо суур хүмүүжил их сайтай байдаг учраас одоо сайн боловсролыг эзэмшиж чадж байгаамаа ч гэж ярьдаг талын хүмүүсүүд байдаг. Тэгэд энэ тал дээр бас өөрийнхөө үзэл бодлыг тийм ээ ер нь энэ хүмүүжил боловсрал гэдэг талыг ямар үзэл бодолтой ямар байр суурьтай байдаг гэдэг энэ талаас хуваалцаач. За яг хүмүүжил боловсрал гэдэг хоёр зүйлийг бол угаасаа салгах ямарч боломжгүй шүү дээ. Нэг нэгэндээ одоо шингэсэн ийм агуулга байгаа. Тэгээд би бас яг энэ өөртөө чи ярилцахаас өмнө боловсролын тухай хуулийг бас эргэж нэг харлаа л да. Энэ хоёрын бас холбогдож байгаа гэдэг. Тэгээд Монгол улсын боловсролын зорилго бол юу юм бэ гэсэн чинь иргэнийг оюун ухаан, за ёс суртахуун, бие бэлтрийн хувьд юм зохих чадвартай, за хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино гэж байгаа байхгүй. За тэнгууд төлөвшүүлэх гэдгээ хуулиндаа юу гэж оруулсан байна гэхээр төлөвшил гэдэг нь суралцагчийн хүмүүжил ихтгэл үнэмшлийн цогцыг хэлнэ гэсэн байна. Тэгэхээр төлөвшил гэдэг маань өөрөө боловсролын маань зорилго буюу энэ хоёр яалтчгүй нэг нэгтэйгээ уялдаа холбоотой юм байна гэдэг баталчаад ороод ирлээ гэдэг шиг тийм. Тэгэхээр тэгэл энийг ердөөсөө салгаж хизээч ойлгож байгаагүй, салгах ямар ч боломжгүй гэдгийг одоо жишээлбэл 2019 оноос хойш одоо энэ явагдаж байгаа хөтөлбөр, зөвлөгөө, сургалтуудад бол илтэд харагдаж байгаа юм л та. Тэгээд яг Монгол улсын боловсролын бодлогын залгамж чанар гэдэг докторийн одоо сэдвээр судалгаа хийж байгаа найзтайгаа ярилцж байхад нэг юм яригдчихсан. Ер нь бол боловсролын системээр суулгах хэвээр 3 үндсэн чиг хандлага байна гинэ.
За нэгтгэн нь болохоор яаж юм гэхээр та хаана төрсөн, аль нийгэмд байгаа, ямар газар амьдарч байгаас үл хамааран амьдрах чадвартай байх хэрэгтэй. Амьдрах чадвар. Гэтэл бид нэр ингээл насан туршсан хүмүүсийг сонсож байхад тэгдэг штэ. Баахан геометр заагаал, тоо заагаал гэсэн яг юунд ч хэрэгэлсэн мэдхгүй. Одоо тэр синус косинус нь хаанч хэрэглэгдсэн гэж инээлдэг тий. Гэтэл энэ бүхэн чинь нөгөө бид нарыг юмыг зэгцтэй бодох, логиктой сурах тий. Одоо өөрийгөө илэрхийлэх гэдэг нэг амьдрах чадварт сурахын тулд энэ одоо үндсэн хичээлүүд орж исэн байна шүү дээ. Хоёр дахь нь болохоор юу гэлж юм гэхээр бид нар бол identity гэж нэрлэдэг. Энийг бас зарим судлаачдаа амин чанар гэж нэрлэдэг. Тэгээ үндэсний амин чанарыг таниулах буюу одоо нөгөө түүх, уран зохиол тий одоо утга зохиол юу гэдгийг нэгсэндээ энийг хүн өөрөө мэдснээр байгаа газрынхаа яг нэг хэсэг нэгж гэдгээ ойлгоход тусалж байгаа байхгүй юу? Одоо бид нар боловсрол эзэмших явцдаа. Нөгөөх нь юу хэлж юм гэхээр бусад улс орны иргэдтэй хөл нийлүүлэн эм тэнцүү алхахад бидэрт нэг шинжлэх ухааны мэдлэгүүдийг олгож байгаа. Ингээд үзэхээр боловсрал бол угаасаа зайлшгүй. Энэ бол бидний амьдралын чанараа дэвшлүүлэх, амьдрах чадвараа олж авахд зайлшгүй шаардлагатай. Өмнө нь бол дээр үед бол нөгөө нэг шав төвтэй сургалтыг аягүй хийдэг гэсэн шүү дээ монголчууд ч хүүхдүүдээ гэртээ аваад сургаал. Гэтэл өнөөдрийн цаг завгүй нийгэмд эцэг эхчүүд хүүхдэд хижээхийн тулд амьдралаа авч явахын тулд нөгөө хүүхдэд зориулах цаг байхгүй болж байгаа учраас үнийг боловсролын салбар өөртөө шилжүүлж авч байгаа тийм нэгсэндээ багш нар эцэг эхийн үргийг тэнд хэрэгжүүлж ин гэсэн. Тухайн хүүхдэд боловсролыг олгож जैन давхар хүмүүжлийг олгож байгаа. Тэгэхээр түрүү өөрөө чинь хэлсэн боловсралтай боловсралгүй угаасаа амьдрчин гэдэг ойлголт бол нэг хэсэг явах байх. Жишээлбэл 10 жилийн боловсролоор нэг 10-аад жил бол явчихна. Гэхдээ хизээ нэгэн цагт хүн өөрөө тасралтгүй хөгждөг чанартай учраас хүний хөгжил бол тогтвортой үргэлжилдэггүй штэ. Хүний хөгжил та хөгжгөө болох цагаас эхлээл уруудаж эхэлж идэг. Тэр үед хүн за би одоо яах вүлээ? Би чи хайчих вүлээ? Миний мэдлэг ур чадвар ямар байгаа вэ? Гэт дараагийн түвшинд гарахад зайлшгүй нөгөө боловсрал шаарддаг. Тэр үед дахиад цаашаа дэвших, боловсрох тэр тухай бодож эхэлнэ. Энэ бол зайлшгүй. Тийм учраас боловсрлоо олж авахгүйгээр магадгүй заавал магистр, докторийн зэрэг байх албагүй шүү дээ. Тэр боловсрох хугацаанд чинь мэдлэг ур чадвараас гадна бусадтай харилцах, өөрийгөө ойлгуулах, бусдад нөлөөлөх өөр юу ээж болох вэ? Нийгэмших. Одоо хард болон софт скиллүүд давхар явагдчихэдэг байхгүй. Тэг яагаад би энийг ихтгэлтэй хэлээд байна гэхээр амьдрах стратеги хөтөлбөрт маш олон одоо нийгмийн статусын хувьд, ур чадрын хувьд санхүүгийн хувьд ингээд харилцан ялгаатай хүмүүс хамрагддаг. Мөнгөтэй байхад бүх зүйл болно гэд итгэцэн тэгээд мөнгөний төлөө маш олон жил явчихсан. Тэрнийхээ дараа гинт мөнгөтэй болсон чинь гэд нэг хэсэг газар очиод зогсож гацсан шүү дээ. Юу дутагдаад юу болчихваа гэдгээд нөгөө боловсрал дутж яддаг ч юм уу. Эсвэл зөвхөн боловсрлоо хөөгөөд л яваад исэн чинь нэг талд нь өөр нэг юм гацсан ч юм уу тэгэхээр тэнцвэртэй явхаас аргагүй. Тэгэл одоо ярьдаг шүү дээ. Зарим хүмүүс тэгдэг Стив Джобс боловсролын зэрэг нэх өндөр биш. Гэтэ ийм ундаг амжилтанд хүрлээ. Гэтэл намтрыг уншаад үзэхээр яадаг гэхээр өнгөө дугууланд явахын тулд маш олон цагийг алхаж очиж исэн ч гэдэг юм уу Энд чинь цаана юу хэлээд байна гэхээр боловсрал чухлаа гэдгийг цаана хэлээд байгаа байхгүй. Бакалаврын боловсралаа авчихад түүнээс цааш заавал магистр, доктор гэхгүйгээр насан туршийн суралцах тэр хөгжих процессыг бол хизээч орхигдуулж болохгүй гэсэн. Айгүй хэрцэн үү? Маш гоё тайлбарлаж өглөө. Ойлгомжтой бөгөөд бүр одоо судалгаатай, жишээтэй, маш сайхан тодорхой тайлбарлаж өглөө.
хүн бүрийн үзэл бодол яг энэ хүмүүжлөө боловсрлоо гэдэг сэдвийг ингээд ярихлаар янз бүр гарч ирж байгаа мөртлөө хүн болгоны санал нэгддэг нэг зүйл бол энэ хоёр бол салшгүй хэсэг, хүний нэг хэсэг юм аа. Тэгээ бид бол ерөөсөө хүн гэдэг амьтан бол ерөөсөө нийгэмшдэг, хүмүүс донд байдаг, хамтдаа амьдардаг, оршдог гэд энэ талаасаа үзэхлээр хүмүүжил боловсрал хоёр бол зайлшгүй хүнд хамтдаа л яг л энэ тэнцүү явж явах хэрэгтэй юм байна гэдэг ойлголт дээр ирдэг. Тэгээд яриа улам ингээд хідээ сэдв нь их том сэдв, хүн болгоо их том сэдв гэж хардаг боловч яриад яг энэ талаар ингээд дүгнээд хилэлцээд ярилцаад ирэхлээр яриа маш энгийн болж эхэлдэг. Тэгээд ерөөсөө л нэг амьдралын нэг салшгүй хэсэг, хүний угаасаа л нэг салшгүй амьдрах явцад болж идэг процессууд нь байж идэг учраас их сайхан энгийн яриа болж өрнөдөг юм шиг санагддаг. Ингээд хүмүүстэй яриаар сууж ахаар. За тэгээд өмнө дээрээс бас уялдуулаад цэцэн бэлэг маань сая ярьсан амьдрах ухаан, тэгээ амьдрах арга, одоо амьдрах стратеги гэж ярьж байгаа тийм ээ. Тий, амьдрах чадвар тийм. Энэ тал дээр бас хүн бүр янз бүрийн ойлголттой байдаг. Амьдрах чадвар гэдэг амь зуух, тий одоо амиа тээж явах гэх их олон янзын үгнүүдийг ашиглаад хүмүүс ярьдаг л та. Тэгээ магадгүй амьдрах стратеги гэхлээр бас хүмүүс юу юм болоо, юун тухай яриад байгаа юм болоо гэж эргэлзэж байгаас олон хүмүүс байдаг болоо гэж бодогдож байна л та. Бид нар чинь түрүүнд бас зогсолтын талаар ярьлаа тий. Хүний газар очиод ингэ гацчихдаг. Юунд орсноо мэдэхгүй, бас яагаад гаццнаа ч ойлгохгүй ингээд нэг зогсолтонд ордог тий. Миний бодлоор тэр зогсолтонд орохлоор л хүний нэг урагшлах зүйл эхлэх гэж байгаа юм шиг санагддаг байхгүй заримдаа ингээд хүн ингээд зогсохоор л би одоо хайчих хэлээ гэж яг бодож ийн гэдэг чинь нэг урагшлах гал те нэг урагшлах бэлтгэлд орж ийн бол гэж бодогдоод байдгийн. Тэгэхээр энэ талтайгаа бас уялдуулаад энэ амьдрах стратегийн талаар бас товчхон дурдаач юун талаар яриад байна вэ тийм ээ. Түрүүнийхээ яриаг нэг богинохоо үргэлжлүүлж нэлээх боловсролын талаар хүндсэн шүү дээ. Нэгсэндээ амьдралын чанараа дэвшлүүлж, амьдрах чадвараа дэвшлүүлэхтэй холбоотой. Гэтэл хүмүүжлийн хувьд бол энэ бол ялцчгүй сэтгэлийн хөгжил юм байна гэж хараад байгаа. Боловсрол нь бол одоо оюун ухааны хувьд хөгжиж шүү дээ, тий? А хүмүүжил бол сэтгэлийн хөгжил. Хүн чинь угаасаа сэтгэл гэж юу вэ гэвэл батлаад гаргацсан шинжлэх ухааны тайлбар одоохондоо байхгүй л байна л та. Одоо тунгалаг мөн чанартай тий. Одоо тэгэл сэтгэл хөдлөлөөр яваад орчод байна шүү дээ. Гэтэл хичнээн өндөр боловсралтай байгаад нөгөө бусдыг хайрладаг, бусдтай эвсэж чаддаггүй, уян хатан байж чаддаггүй гэдэг нэг юм сэтгэлийн мөн чанар дээгдэх юм бол илүү л аюултай болно. Бусдын төлөө гэсэн сэтгэлгүй байх тусмаа боловсрал нь өндөр байх юм бол илүү аюултай зэвсгийг тэр хүн одоо өөртөө тээжин гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ нэг юм сэтгэл суурьтай энэ хүмүүжлийг бол бүр зайлшгүй бид нар хөндөх ёстой. Тэгээд энэ нь бол яг хүн бүхний хувьд ямар одоо айлд өсөж торниж ямар хүмүүжлээр хүмүүжүүлэхээр бид нар өөрсдөө сонгож чадахгүй л дээ. Нэг мэдсэн чинь би ингээд юм том болцсон. Магадгүй миний ах орчин хүчирхийлэлтэй байсан бол би тэрний нэг золиос хохирогч болцсон ч гэдэг юм уу. Тэрийгэ мэдхгүй басан турштай хохирогчийн сэтгэлээр амьдарсан хүмүүс ч зөндөө байгаа штэ. Тэгэхээр энэ бүхэнтэй холбоотойгоор одоо би цаашаа амьдрах стратегийг холбох гэж байна л да. Тэгээд маш олон жил стратегийг сонирхож, шимтэж би бол одоо судалж л явж байгаа тийм. Стратегч болно гэдэг чинь өөрөө амар том хөдөлмөр. Тэрийг бол одоо хэр барагтай хүн хийгээд бас яриад яваад идэг зүйл биш юм байна гэдэг бол харж байгаа. Яг байгууллагын хувьд стратеггүй байгууллага гэж бол байхгүй. Тэр чинь зорилгодоо хэрхэн яаж хүрэх үү гэдэг нэг тийм замналыг бол зайлшгүй урдчлан болж харж иж явж байгаа шүү дээ. Тэр олон хүмүүсийг ажилуулж, тэр их санхүү мөнгө хөрөнгийг удирдах эрсдлийг харахын тулд стратегтэй байхаас өөр аргагүй. Тэгвэл хүний амьдрал чинь өөрөө яг тэр компани байгуулад үйл ажиллагаа явуулж байгаатай адилхан тасрахгүй өрнөж байгаа процесс учраас энд хүртэл стратеги зайлшгүй байх хэрэгтэй юм байна. За мэдээж би 50 таата тэгнэ, 20 таата хүүхд гаргана, 30 таата доржоо салаад 40 таата бататаа суuna гэж мэдээж гаргахгүй ч гэсэн тодорхой чиг баримжаах бол зайл байх хэрэгтэй гэж харсан. Өөрийнхөө амьдрал дээр ч тэр бусад хүмүүсийн амьдрал дээр ч тэр. Тэгэд яагаад амьдралын стратеги биш, амьдрах стратеги гэж нэрлсэн бэ гэдэг нь бас учиртай. Би энэгээр жишээ авах туртай. Жишээлбэл гүйлтийн зам, гүйх зам гэхээр хоёр өөр ойлголт.
Гүйлтийн зам гингүүт угаасаа л яг тэр замыг дагаж гүйдэг нэг тийм өмнө нь байсан нэг зам байх гэдэг шүү дээ. А гүйх зам гэвэл би тэр замыг өөрөө сонгож болно, ингэж гүн хэрвээ болохгүй бол ингэж гүн гэдэгтэй адилхан. Тэгэхээр амьдралын стратеги гэж байхгүй. Нэгсэндээ биднэрт өмнө нь олгогдсон тийм жор байхгүй учраас амьдрах стратеги гэдэг зүйлийг гаргаж ирж санаачилсан тийм. А байгууллага дээр эрхэм зорилго алсын хараа заавал байдаг. Та жишээлбэл эрхэм зорилго алсын хараагүй байгууллага компанитай очирч ирсэн үү? Очирч байгаагүй юм байна одоо хүртэл. Очирч байгаагүй тийм. Заавал байдаг тийм. Яг ямар өгүүлбэр байдаг юм бэ гэдгийг сайн ойлгож мэдгүй ч ямар ч гэсэн л нэг байх ёстой нэг хэдэн өгүүлбэр тийм байж л байдаг. Тийм шүү. Тэгэхээр тэр байгууллагын эрхэм зорилго чинь өөрөө яагаад тэр байгууллага оршин тогтноод байгаа? Юуны төлөө энийг хийгээд байгаа? Хэрвээ тухайн байгууллага үйл ажиллагаагаа явуулахгүй бол хэн юугаар хохирох юм? Хэн ямар боломжоо алдах юм гэдэг тэр нэг үндсэн оршин тогтнож байгаа шалтгааныг илэрхийлж байгаатай адилхан хүнд бас тийм зүйл байх ёстой. Тэр нь амьдралын утга учир гэж нэрлэнэ үү? Эцсийн хүрэх зогсоол гэж нэрлэнэ үү? Тэ ямар ч гэсэн хүн эрхэм зорилготой байх ёстой юм байна. Алсын хараатай байх ёстой юм байна. А бид нар болохоор юу гэж хардаг вэ гэхээр тэр эрхэм зорилгыг жишээлбэл зүгээр зорилгууд гэж харчдаг байхгүй. За би дараа жил тэгнэ. Тэрний дараа жил тэгнэ. Зорилго дуустдаг. Зорилго дуусахад би ахиал хоосон болно. Сэтгэл судлалт ч үздэг шүү дээ. Ингээд зорилгоо хэрэгжүүлээд дуусах үед хүн зарим үедээ сэтгэл готролж шууд автоматар орж идэг юм л дээ. Яагаад гэвэл тэр зорилгыг хэрэгжүүлснээр дараа яах вэ гэдг нь ахиал тодорхойгүй үлдчихэдэг. Тэгэхээр би магадгүй хизээ энэ хорвоогоос явахаа мэдэхгүй. Гэхдээ тэр хүртлээр би ямар нэгэн үн цэн бүтээж, ямар нэгэн зүйлд хувь нэмэр оруулах тэрний хэсэг нь байх ёстой гэдгийг хүн ухамсарлах хэрэгтэй юм байна. За энэтэй холбоотой нөгөө стратеги суурьтай хүний хөгжил гэдэг аюу хэлээд байна. Тэгэхээр хүн хөгжихдээ стратегийн бүрдэл хэсгүүдийг өөрийнхөө амьдралын нэг хэсэг болгож нөгөө томьёолоод тэгээд тэрнтэйгээ холбоотойгоор нөгөө үйл ажиллагаануудаа удирдах явъя. Тэгэхээр өөрөөр хэлбэл амьдрах стратеги хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүс яах вэ гэхээр дуусах үедээ өөрийнхөө эрхэм зорилготой, алсын хараатай тэгээд тэрэндээ хүрэх арга замууд хувилбаруудтай л үлддэг гэсэн үг. Эхний ээлжинд. Алсын хараа бол өөрчлөгдөж болно шүү дээ. 3 жилийн дараа, 2 жилийн дараа, 5 жилийн дараа. Эрхэм зорилго бол таны амьдралын утга учир буюу ямар ч үед та сэтгэлээр унсан байлаач, хайртай нэгний алдсан байлаач би юуны төлөө явж байгаа вэ гэдэг тэр нэг юм таны тулах таяг болоод хизээч хугарахгүй нугарахгүй үлддэг тэр ганц зүйлийг л ядаж гаргаад авчээ. Тэ? Бидний амьдрал зөндөө зүйл тохиолддог ш хайртай хүндээ хаягдана, хайртай хүнээ алдна, маш өндөр дээрээс хаа усрна, хинч болно. Амьдрал чинь бидний хүснээр явахгүй штэ. Тэр үед би юунд итгэж найдаж цаашаа алах юм бэ гэдэг тэр нэг зүйлээ л олоод авчээл гэж байгаа юм. Хамгийн гол зүйл нь энэ. Мэдээж яриул маш олон зүйл байгаа штэ тий. Тэгээд бас нэг татга туртай жишээ бол нөгөө нэг холимог тулгаанч залуу хамрагдсан. Тэгээд тэр болохоор хүмүүс намайг харахтаа ингээл нэг юм талчин шүрмсэн зангирсан нэг юм бие бэлдраа гайхуулаад тий. Нэг зодоо ингээл яваад ийн гэж бод. Гэтэл энэний цаан чинь маш том чухал миний нэг юм хүсэл мөрөөдөл байгаа штэ гэдэг. За тэгээд тэрийг нь гаргаад эрхэм зорилго болж томьёолоход юу болсон гэхээр холимог тулааны урлагаар дамжуулан бусдад өөрийгөө ялан дийлэх урам зориг өгөх гэж гарч байгаа байхгүй. Гэтэл тэр хүн дээр ирээд хичээлж байгаа хүмүүс бие бэлдрийн хувьд өөрийгөө ялан дийлээд сэтгэл зүйн хувьд өөрийгөө ялан дийлж байгаа. Тэр урам зоригийг авах нь шүү дээ. Тэр хүн хүнд тэрийг л өгөх гээд байгаа юм байна. Тэрөөш яй зодтолтыг заах гээд байгаа гол зүйл нь биш байгаа гэх юм шүү. Ингээд эрхэм зорилгоо жишээлбэл олоод харчих юм бол юу ч хийж исэн би ч нөө юуны төлөө явж байгаа вэ гэдгээ мэдчихээр хүн хизээч нөө шантрахгүй унахгүй. Тэгэхээр нэгсэндээ стратеги гэдэг тэр зүйлд байдаг бүрдэл хэсэг янз бүрийн юмнуудыг л хүний хөгжилтэй холиод байгууллага утга учиртай явж байгаатай адилхан хүн ч гэсэн утга учиртай амьдрах хэрэгтэй гэдэг тэр санаа л явж байна гэсэн. Одоо би бас ойлголоо тий. Сая жишээ бас аюу гоё ойлгомжтой санагдлаа л да. Яг нөгөө амьдралын стратеги гэж яриаггүй, амьдрах стратеги гэж ярьсан гэд.
хэлж байгаа нь өөрөө маш утга учиртай сонсогдож байна л да. Тэгээд ер нь одоо хүмүүс аюу их юм амьдралын амар амгалан аз жаргалтай амьдрал гэж юу юм бэ? Утга учиртай амьдрах юмсан. Миний амьдрал нэг л утга учиргүй болчлоо гэж ер нь хүмүүс энэ эдгээр үгсийг их жишээ татаж ярьдаг штэ ер нь амьдралтайгаа холбож тий. Тэгээ нэг юм хайгаад л байгаа юм шиг тий. Тэр утга учираа хайгаад байгаа. Амьдралын одоо баяр баясгалаа хайгаад байна гэл тий. Аз жаргалыг хайгаад байна. Амар амгалан хайгаад байна гэл. Хүү ер нь юмыг л хайгаад л яваад байгаа харагддаг л та. Одоо харагдчихл байна л та. Өөрөө ч хайгаал явж байгаа. Бид ер нь хайсаар л байдаг. Тэгээ энэ байдлаас л харахад биднэрт тэр чиг баримжаа тий альва нэг зүйлийг тодорхой нэг зүйлийг өөртөө тодорхойлж гаргаж ирэхэд л том нөлөө үзүүлж байна л да. Энэ амьдрах стратеги гэдэг маань өөрөө яг л тийм санагдлаа сая яриаг нь сонсоход бол хэрвээ хайгаад уучлаарай хэрвээ хайгаад олохгүй байгаа бол бид нар бүтээж болно шүү дээ. Тийм үстэй. Тий? Харин яг үнэн. Тийм. Хайгаад байгаа юм. Хайж агаад олох гэж биз. Тий? Тэгээ би бас өөрийнхөө жишээлбэл эрхэм зарилгыг өөрт чинь бас сонирхолтой л да. Минийх болохоор юм шинжлэх ухаанч хандлагаар хүн өөрийгөө танин мэдэх, утга учиртай амьдрах үзэл санааг боловсруулан түгээн гэсэн ийм эрхэм зорилго байхгүй. Нэгсэндээ би ингээд тодорхойлцохоор яах вэ гэхээр миний хийх ажил, оролцох ажлууд хамтрах энэ бүх зүйл яах вэ гэхээр би юу ч хийсэн хүн өөрийгөө танин мэдэж амьдралынхаа утга учирыг олох тэр нэг гаргалгааг л би гаргаж гогцоодож явах юм байна. Тэгээд тэрнтэй холбоотой тийм үзэл санааг боловсруулах юм байна. Гэтээ боловсруулаад орхичихгүй би түгээх юм байна. Гэтээ миний боловсруулж байгаа үзэл санаа шинжлэх ухаанч хандлагад суурилсан байх юм байна. Гэт ингээд энийгээ тодорхой ингээд харчих юм бол би яг юу хийх нь тодорхойлчлаа шүү дээ. Над дээр жишээлбэл нэг хүн хурж ирээд хоёулаа уул уурхайн компани хамт байгуулад мөнгө олъё гэвэл энэ ч номны эрхэм зорилгод нийцэхгүй учраас би тийшээ хайрын цагаа ч юм уу те үрж нэгсэндээ явж байгаа жимээсээ замаасаа ч юм уу хазаахгүй л гэсэн үг. Нэгсэндээ одоо эрхэм зорилготой байна гэдэг нь бид нэр өөрсдийгөө гол гэж бодох юм бол энэ голыг хаших хоёр эрэгтэй болчлоо гэсэн байна. Энэ бол маш чухал. Хүмүүс сонсоод байдгал гэж бас бодох байх. Гэтэл энэ бол үнэхээр чухал зүйл. Чиг баримжаатай л болчихж байна. Бүх юм тодорхой болоод ирэхлээр хүн өөрийнхөө нөгөө харах үнцэг те одоо нөгөө очих цэг хүрэх газар бүх зүйл тодорхой байна гэдэг бол хүний хийх гаргах эрх одоо үйлдэл нь ч гэсэн хэлэх үг нь ч гэсэндээ бас их зэгцтэй тодорхой болж ирэх юм болоо гэж бас надад бодогдчихжээ шүү. Яг яринс маш гоё. Өөрөө чинь хэлсэн сая тодорхойгүй гэдэг үг чинь аюу чухал үг. Сая өөрөө хэлсэн шүү. Тодорхойгүй тодорхойлж байна. Тэр 2 дугаар дайны үед нөө Аушвиц гэдэг нөө еврейчүүдийг хорж хомроглуулсан нэг тийм түүх байгаа штэ тий. Тэн дээр яасан гэсэн чинь судалгаа тухайн үед бол яхаа альбан бусаар хийж исэн юм байна. Тэнд яах вэ гэсэн чинь тэнд хоригдож байгаа хүмүүс хизээ эндээс суллагтгаа мэдхгүй байгаа нөрөө тэр хүмүүс амиа хорлох олон байж болох хамаг итгэл найдвараа алдах тэр суурь болсон гэж байхгүй. За та нарыг 5 жил хорно гэх юм бол жилээ тоолоол эн чинь юмаа төлөвлөөл те. За одоо 3 сар үлдсэн гэсэн ч амьдрах гэдэг шүү. Тий амьдрахаа үзэж байна. Тэгэхээр нөгөө хизээч гарах нь тодорхойгүй тэр байдал өөрөө тэр хүмүүсийг бас сэтгэл зүйн хувьд үе олноор нь нөгөө ертөнц рүү явах бас тэр шалтгаан болж исэн гэж уншиж байсан. Тэгэхээр тодорхойгүй байдал гэдэг бол ийм аюултай учраас стратеги өөрөө тодорхойл болох гэж хичээж байгаа нэг хэлбэр гэсэн байхгүй. Яг үнэн байна тий. Тэгэхээр ингээл тэр нь одоо тэр зүйл нь тодорхой альва нэг зүйл тодорхой болчоор л бид нэг ямар нэгэн замыг ч гэсэн тий. Түрүүний нөгөө гүйлтийн замын жишээ ч гэсэн маш гоё жишээ байсан. Нэрэл одоо тий гүйлтийн зам гэх гүйх зам гэж яригдгаар чи шал өөр хоёр үнцэг харагдчихжээ шүү дээ тий. Тэгэхээр биднэрт бас энэ хоёр ялгааг олж харах боломж бас их чухал болж таарч байгаа тий. Үүнийг олж харах бас гайхалтай гоё сургалт санагдлаа. Олон хүмүүс хамрагдаж бас тий амьдралынхаа эрхэм зорилгыг олж мэдээсэй гэж бодогдлоо. За үүнтэй уялдуулаад бас зарим зүйлсийг асуухад тийм ээ. Одоо
Миний хувьд бол Японд байна л да. Би Монголдо очиагүй бас нэлээд олон жил болчлоо. За цэцэн бэлгээсээ би бас юу ч асуумаар байна гэхээр өнөөдөр одоо бид нар ингээд хүн бол нийгмийн амьтан гэдэг бид нар нийгэм шиг хэрэгтэй болж байгаа маа. Хүмүүсийн харилцаа их чухал болж байна. Хандлага чухал байна. Бидний альва нэг юмд одоо тий өөрийнхөө хандах зүгийг тодорхой болгоход бидний хүрээлэн буй орчин бас их чухал байж таарч байна гэд яриануудтай маань уялдаад гарч ирж байна л та. Тэгээд ингээд харахаар одоогийн өнөөгийн байдлыг тийм ээ зүгээр л өөрийнхөө л хувь хүнийхээ л хувьд ер нь хэрхэн хардаг вэ те манай залуучуудын хандлага харилцааны хандлага тийм ээ бид хэр нийгэмшиж байна вэ энэ тал дээр бас ямар үзэл бодолтой байдаг вэ тийм ээ. Бидний одоо ирж хайгаад байгаа тэр нэг аз жаргал гэдэг байгаа зүйл чинь бас сэтгэлгээний эрх чөлөөг ярьж штэ. Нэгсэндээ хүссэн бүхнээ хийдэг биш хүсээгүй зүйлээ хийхгүй байж чаддаг тэр эрх чөлөөг бид нар бас эрэлхийлэх ёстой юм шиг санагдаад байна. Хүсээгүй зүйлээ хийхгүй байхын тулд би өөрөө хөгжсөн байх ёстой. Тэ? Хэрвээ энэ ажлыг хиймээргүй бол би тэр ажлыг хийж чаддаг байхын тулд би өөрөө хөгжилтөд анхаарсан л байх ёстой. Аль ч нийгэмд жишээлбэл би Монгол таалагдахгүй байлаа гэдээ би Америк руу гараад би аз жаргалтай болж чадах уу? Энэ чинь бас асуулт. Яг энэ майндсеттэйгээ яг энэ байдлаараа би Швейцарт очсон ч жаргаж чадахгүй штэ. Энийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр яг байгаа газраа би яг ямар байр суурь эзлээд аль хэсэгт нь хувь нэмэр оруулж амьдрах юм бэ гэдгээ айгүй сайн харж чадахгүй л бол залуус хаанч очсон тэм жаргалтай амьдралыг бол би олж авч чадахгүй байх л гэж хараад байгаа. Одоо энэ бодтой юмнуудыг л харж штэ тий. Нэгсэндээ орон зайн хувьд өөрчлөлт хийгээд үр дүн гарахгүй. Энэ сэтгэлгээний дотор л бид нар өөрчлөлт хийж иж. Нийгэмшгийн хувьд бол одоо чинь өмнөх тэр дайнтай үеийн ч юм уу үлсгэлэнтэй үеийн байдлаас дэлхий бол 30% илүү амар амгалан аюулгүй болсон гэсэн тийм бас судалгааны юу байдаг штэ. Одоо явж байхад Монголд л энэ тэнд бөмбөг дэлбэрэж ч юм уу хин нэгэн шууд хэрж ирэл намайг зодоол алчихгүй те. Эн чинь бол яг үнэхээр үнэхээр баталгаатай аюулгүй тэр орчин бүрэлдэж байгаа яг бол бүрэлдэж байна. Харин бид нар өөрсдөө тийм нийгмийг хүлээх биш яг тэрийг хамттан цогцлоож бүтээлцэх ёстой. Тэрний нэг нь биш үү гэдгийг айгуусаа ухамсарлах ёстой болов гэж би бодод байгаа. Шүүмжилж болно. Би шүүмжлэлийг эсэргүүцдэг. Гэхдээ шүүмжлэлт болгон гаргалгаатайгаа хамт явж явах ёстой. Би жишээлбэл ариун цэцгээ эн чи юм биш үү гэж хэлээд орхих биш. Эн чи ингэ санагдлаа. Ингүүл ямар юм байж бас болох юм биш үү. Энийг бол би шүүмжлэлт сэтгэлгээ гэж харж байгаа. Тэрнээс биш хараад шүүмжлэл суух бол энэ ямар ч насны ямар ч төвшний хүний хийж чадах зүйл шүү дээ, тий? Тэгэхээр одоо Монгол хэцүү байна, Монголд муухай байна гэхээсээ илүүтэй яаж энд би хүн шиг амьдарч чадах вэ? Тийм ямар боломж байна? Тэр нэг Монгол улсын иргэн гэдэг чинь нэг системийн нэгж гэдэг утгаараа ядаж би эрүүл хэсэнд байж болохгүй мó гэдэг нэг тиймэрхүү хандлага гэхээсээ илүүтэй харах өнцөг юм болов уу гэж хараад байгаа. Хандлагыг өөрчлөх гэдэг аюу хэцүү юм гэсэн. Хандлага бол хэр барагтай өөрчлөгдөхгүй. Тэгэхээр харах өнцгөө өөрчлөх тал дээр бас залуучууд бодвол яах юм бол яг ийм тим гэж бол хэлэхэд хэцүү шттэ. Ийм байдаг, тийм байдаг. Яг л энэ чинь шинжлэх ухааны хоёлоо мэдлийн талаар яриаг учраас. Гэтэ ямар ч үед зөвөр баримжаалт зөвийг чиглэж зөвд одоо юм чихтэй шугам баримжаагаар явхад бол одоогор л нэг тийм амар том алдаал хэцүү байдалд ороод байгаа тийм хүмүүсийг бол би харахгүй л байна. Зөв явбал зөөлөн зам болон гэдэг чинь зүгээр нэг хилцүү биш юм байна. Тэр чинь маш олон жил бодож боловсруулж туршиж бидэнд үлдээсэн үг юм байна гэдгийг л ойлгож байгаа тийм. Маш сайхан гэгээлэг эргээр тийм ээ гэгээлгээр харж өөрийнхөө үзгийг бас тодорхойлж байна л та. Яалтчгүй одоо гадны оронд маш олон залуучууд маань ажиллаж амьдарч байгаа.
Тэгээд тэдний нэгэн төлөвлөл нь бас би ингээл сууж байгаа. Тэгээд асууж байгаа асуултын маань гол үнцгэн тэр л байсан. Бид нар магадгүй гадны оронд амьдарч байгаа хэрнээ түрүүнд хэлсэнтэй сэтгэлгээнд бид нар өөрчлөлт байхгүй болоод ерөөсө хаанч байсан бид нар тэр аз жаргалыг хайсаар тэр амар амгалан хайсаар л байдаг юм байна гэх. Тэгээ энд түрүүхэн бас цэцэн мэлэг манд дуурсан. Энд бид нарт нэг ийм сэтгэлийн боловсрал бас их чухал байна гэдэг тийм ээ. Сэтгэлийн боловсрал гэдэг. Энэ сэтгэлийн боловсралыг одоо ер нь айлч улс орнд ер нь хүмүүс бол энэ их чухал юм байна гэдгийг илүү хардаг, хайдаг, энд суралцах гэж хичээж байгаа юм шиг харагдаж байгаа л да. Одоо сүүлийн жилүүдэд ялангуяа энэ олон нийтийг хамарсан энэ айхтар цар тахлыг гараал ингээл эхлэхээс ер нь бид нар чинь одоо хөгжсөн улс ч одоо хөгжиж байгаа улс эсвэл одоо өндөр хөгжилтэй улс орнууд ер нь хоорондоо ялгарах юмгүй болсон юм шиг харагдаж байгаа шүү дээ. Тэгээд энэ донд хүн бүрийн анхаарал хандуулж байгаа зүйл нь үстэй хүний нэг юм хүн гэдэг амтан сэтгэлийн боловсралтай байх хэрэгтэй юм байна шүү. Бид нар ингээд ялгардаг юм шиг санагддаг. Зөвхөн Япон хүнтэй ингээд харьцуулаад Монгол хүнийг харахад бид нар сэтгэлийн хүч сайтай ч юм шиг зарим зүйл дээр амьдралын ухаан сайтай, аливаа зүйл сэтгэлийн хат сайтай ялгарах одоо үндэсний нэг юм ялгаа харагддаг байхгүй юу? Тэгээ тэр үүднээсээ Монголд байгаа залуучууд маань илүү одоо сая цэцэн бэлгийн маань хэлж байгаа шиг үнэхээр юм эерэг өөрчлөлт байгаа. Гэхдээ өөрчлөлт нь бол сайнаар өөрчилж байгаа олон зүйлсүүд байгаа гэдгийг харж хэлээсэй. Тэрийг илүү олж хараасай гэдэг үднээс л би яг өөрийнхөө нь бол яалтчгүй л одоо эрэг талаас нь хараад хэлнэ гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд энийг л бас залуучууд маань сонсоосоо л гэж хүслээ л дээ. Яа гэвэл хүний нөгөө харах үнцгийг түрүүн бид хоёр ярьжсэн. Тэгээ хүн хараад харж байгаа үнцэг маань өөрөө эрэг байж өгч байгаа учраас л эрэг бүхнийг хараад л ингээд ярьж ийн л та, хэлэлцэж чадж ийн л та. Хэрвээ бидний харах үнцэг өөр байвал тийм ээ. Гэхдээ эрэг гэдэг үг чинь одоо бас хүмүүсийн донд хэрэгэлзээ төрүүлээд байгаа. Эрэг гингүүд нөгөө toxic positive билүү те. Тийм юу яваад байгаа штэ. Энэ эрэг бол тэр эрэг биш. Бүр ингээд үгийн утгын задлангууд эв гэсэн юм үг байгаа аахгүй юу? Эерэг гэдэг нь нэгсэндээ эерэг байна гэдэг нь альваа зүйлийг хүчээр болж байгаа мэдчүүжиглэх биш те. Дургу байгаа ч гэсэн нэг тэсээд өнгөрж байгаа биш. Тухайн нөхцөл болгонд эвийг нь олж урагшлах тэр агуулга явж байгаа шүү гэдгийг би бүр хэлмээр байгаа. Тэгэхгүй ингээл эерэг гингүүд нэг худлаа гаднаа жүжиглсэн хүн гэж хүмүүс ярьдаг штэ те. Эерэг гэдгийг тэгж ерөөсө хүлээж авчлахгүй. Монгол хэлэнд байдаг тэр эерэг гэдгийн цаад утга бол тэр эвийг олж. Манай тэр нөгөө хамтарч ажилладаг ментор мөнх жаргал аягүй гоё ярьдаг штэ ингээд. Ус ивээ олоод урагшилдаг шиг. Мод ивэн олоод урагдаг шиг. Хүн ивээ олоод урагшлах л ёстой. Энд чинь нөгөө эерэг байдлыг л яриад байгаа байхгүй тий. Яа гоо. Тэгэхээр ивээр одоо ивийг нь олж аль болох эвтэйхэн эвтэйл явахыг илүүтэй одоо үлгэрлэн үзүүлж ийн гэсэн үг болж таарч штэ. Одоо манай энэ бусдад одоо сайныг түгээж байгаа илүү сайн сайхан зүйлсийг ярьж байгаа хүмүүсийн гаргаж байгаа үйлдэлийг би бас тэгж харж байна л да. За цэцэн бэлгийн маань ч гэсэн сая тайлбарлсан яриан дунд ч гэсэн энэ зүйлсүүд бас яг харагдаж байгаа юм л да. Тэгэхээр бид нарт тэгвэл одоо энэ дээрээс үндэслээд бас нэг зүйлийг асуумаар санагдлаа л да. Энэ үгний утгыг бид нар магадгүй бас буруу ашигладаг. Эсвэл одоо буруугаар ойлгодог тийм ээ. Магадгүй зүгээр л өнгөцгөн бодоод өнгөрчдөг хүмүүс дийлэнх нь байлаа гэж бодоход. Бид ер нь хэр эв эйтэй байдаг бол байгаа болоо. Тийм ээ. Ер нь эв эйтэй байж чаддаг вэ? Ялваа асуудалт ч гэсэн тийм хандлагатай. Одоо л яг харж байхад бид нар тийм эерэг байдлаа их алдсан юм шиг санагдаж байгаа надаа. Альваа зүйлийн эвийг нь олж асуудлыг шийдэх гэхээс илүүтэй одоо нэгнийхээ дээр гарах, тэ? Эд хаваа гайхуулах, хин нэгнийг хохироох гэсэн нэг юм сөрөг хандлага илүүтэй гараад байгаа. Тэгээд энийг би юутай холбоотой гэж хараад байна гэхээр сүүлийн үед өрсөлдөөн гэдэг нэг ойлголттой холбогдож хараад байгаа. Энэ чинь баруунаас орж ирсэн ойлголт шүү дээ өрсөлдөөн гэдэг. Нэгсэндээ өрсөлдөөн гэдгийг хүмүүс юу гэж хараад байна гэхээр хин нэгнийг нухчих, дарах, тэ
би дээрээ гаргах гэсэн нэг би төвт үзэл байгаад байгаа байхгүй юу. Гэтэл яг ингээд судлаад өрсөлдөөний чинь хамгийн гол цаад хүрх гээд байгаа үр дүн нь юу юм гэхээр өмнөхөөсөө илүү сайн байхыг л хүсэж байгаа шүү дээ. Хэн нэгнээс илүү биш. Би өмнө нь одоо юм байгаа бол би зорилгодоо хүрэхин тулд энэ чадвараа сайжруулах хэрэгтэй юм байна. Ийм юмаа нэмж олж авах хэрэгтэй юм байна. Ийм муухай зүйлээ гээх хэрэгтэй юм байна гэдэг нөгөө өөртөөгөө ажиллах, өөрөөсөө хасах, өөр дээрээ нэмэх тэр асуудлыг л тэр өрсөлдөөн гэдэг зүйл чинь ууг нь яриад байгаа байхгүй юу? Энэ бол хүнтэй холбоотой асуудал биш. Тэгэхээр өрсөлдөөн биш нөгөө амьдрах чадвараа сайжруулах гэдэг ойлголтыг ийм өнцгөөс харснаас болоод эерэг байдлаа алдаад байгаа мó гэсэн нэг юм логик гаргаж хараад байгаа. Жишээлбэл би машин барьж явж байгаад нөгөө эмэгтэйчүүд чинь хэцүү шттэ ингээд аюу самбаачлах хурд муртан жоохон байглаасаа тэгээ заяач тийм үү надад тэгээ заяац юм уу жоохон удаан. Тэгэл нэг хэсэгхэн намайг л хүлээж хооронд чинь тэр нэг эрэхтэй жишээлбэл ингээд хідэн үгээр хараагаал те. Өө сүултээ бүр над ямби юм аваад хурдан зайлмайл гэлтэй биш бүр. Тэгээд тэнд юу хэлж ийн гэхээр нөгөө юм нэг жиптэй хүн байгаа байхгүй юу? Би чамаас илүү одоо нөгөө өрсөлдөөнч нөгөө юу илрээдэ штэ тий. А хэрвээ тэр хүн өрсөлдөөнч биш амьдрах чадвар гэдэг талаас нь харсан бол за энэ хүнийг гаргаад би гаргаж гэдэг юм уу? Тэгэхээр нөгөө ахиас сэтгэлгээнд л байгаа юм л та. Тийм тий. Яг л тийм. Тэгээд яг л одоо энэ ашиглаж байгаа үг, хэлж байгаа үгийн утга учир тий магадгүй тэрийг хэлэх гэж байгаа тэр энэ санаа агуулганд их ач холбогдол өгөх нь чухал болчиход байна л та тий ялцчихгүй. Тэгээ хүмүүс ингэдэг штэ хүнийг таних аюу хэцүү юм а гэд тий. Үгүй үнэхээр ажигч байх юм бол хүнийг таньж болно штэ. Ямар үг хэрэглэж байна, ямар үйлдэл гаргаж байна тий. Ямар үед ямар хандлага гаргаад байна. Энэ бүхэн чинь тэр хүний илрэл байхгүй юу? Бид нар яадаг гэхээр арайч үгүй хэлэхүү дээ. Хүн нэг алдаж тий. Эрэг нэг нураал биз гэл өдөр чи амар тийм ууж ардтмүү учраас ингээд сэтгэлтэй тийм тий. Тийм ууж сэтгэлтэй учраас альва бодит зүйлийг тохойд ингээд орхигдуулаад гээгдүүлээд байгаа байхгүй юу? Тэр хүн тийм үйлдэл хийсэн бол дараа нь тийм үйлдэл гаргах магадлалтай гэж бодоод эрсдлийг л тооцчих. А тэрнээс тэр хүн тийм үйлдэл хийснээр амар муухай яадаг алдсан гэж харахгүйгээр энэ чинь нэг удаа ингэсэн юм чинь дараа нь бас ингэж магадгүй. Тэгэхээр би бас ийм арга хэмжээ авах би төлөвлөгөөтэй байж болно гэдэг талаас нь л харна гэсэн байна тийм. Зөв. Яг сайхан таарлаа. За ингээд хэлэлцүүлэг яриа маань ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандж байна л да. Би бас хэлхийг хүссэн тийм ээ. Магадгүй бас залуучуудаа зөвхөн залуучууд гэлтгүй ер нь хүмүүст хандаж тийм ээ. Нэг энэ талаас нь ингэчүүл бүгдээрээ нэг ингэцгээе гэд уриалаад хэлчмээр бас зөвлөөд хэлчмээр тийм ээ. Зүйлээ бас тэр зүйлээсээ хуваалцаач гэж хүсэх байна ярианы төгсгөлд тийм ээ. За 80 нас хүрч байгаа л сургаалаа хэлдэ да гэдэг шиг. За. Тэр зүгээр юу яасаа одоо ингээд нөө хүний хөгжил гэд ярихаар одоо маш юм түгээмэл нийтлэг баг хүн бүхэн л ярьдаг юм болчиход байна шүү дээ. Гэтэ энэ бол маш чухал ойлголт. Хүн хөгжгөө зогсгол юм бол хэдийгээр бие махбодын хувьд хөдөлж явж байгаа ч гэсэн ер нь бол одоо оршихуйгаа алдчихж байгаас ялгаагүй байхгүй. Тэгээд хүний хөгжлийн одоо ном, лекц юу гэдгийг тэд нар ингээд одоо нэг юм анзаарэгдэж байгаа. Хүмүүс маш их ном уншдаг болж. Гэхдээ нөө өөрөө хөрсөн бэлэн биш үедээ маш одоо тийм том агуулгатай, одоо хүчтэй тийм номнуудыг уншихаар зөв буруу хүлээж авч байгаагаа ялгаж салгаж чадахгүйгээр ингэдэг гэсэн тэгдэг гэсэн гэд нэгсэндээ эхлээд өөрийгөө танин мэдэж өөрийнхөө алдаатай ихтгэл үнэмшлээс салж өөрийнхөө хохирогчийн сэтгүүгээс салж магадгүй хүүхэд наснаас олж авсан сэтгэлийн шархаасаа салж ч юм уу ингээд нөө надад наалтсан байгаа тэр намайг балчгаасаа салаагүй үедээ тиймэрхүү номнуудыг уншаад бас буруу чиг авч байгаа тийм тохиолдлууд маш их харагдаж байгаа. Тэгэхээр энд би өөрийнхөө нэг хувь нэмрийг яаж оруулъя гэж бодсон гэхээр эхний ээлжинд одоо нэг ном бичээд
дуусж байгаа байхгүй юу? Тэр нь яах вэ гэхээр тэр номыг уншаад хүн өөрөө өөртөө одоо харилцаж нэгс өөрийнхөө дотоод руу чимээлэх тэр боломжийг олгох ном байхгүй юу? Одоо ингээл уншаал нэрээ би ч ингэдэг лүү, би ч тэгдэг лүү, энэ надад байгаа илүү гэд ингээд нэг өөрлөгөө талдах тэр боломж олгож байгаа номыг гаргах гэж байгаа юм. Тэгээд тиймэрхүү хөрсөө бэлдсэний дараа хүмүүс ном одоо тэр дараагийн түвшний номнуудыг уншвал илүү үр дүнтэй юм байна. Тэгээд тэр номоо яаж ичж байгаа гэхээр өөртөө ч сонирхуулахад ингээд үргэлжилсэн үгээр ч юм уу ингэж бишээр шүлгэлж ичж байгаа. Шүлэг уншихаар айгүй амархан ордог штэ хүнд аргалын утаа бүр биш малчны гэр төрснийг ингээл гоё ороод идэгтэй яг тэрэн шиг тийм хэлбэрээр бичиж байгаа. Тэгэд хүний хөгжлийг жишээлбэл тэр эргэцүүллийг ингээд шүлэг болгож чинэгдээс айгүй хүнд юм байна. Ямар ч гэсэн бичээд дуусч байна. Тэгэхээр тэр номыг гарсны дараа сонирхож уншихад айгүй тийм энгийн ингээ урсаж орох хэлбэрээр бичсэн учраас би бас их үр дүнтэй нийгэмдээ бас нэг юм одоо нэг ч гэсэн зөв хүн тэ өөрийгөө ингээд таниад буруу алах гэжсэн бол зөв чигээ олоход нь тусалж чадах юм бол би бол энийг үнэхээр миний одоо төрсний гавьяа мөн гэж бодож байгаа байхгүй. Амжилт гэдэг чинь заавал том юм бүтээж хэдэн зуун хүнийг ажлын байраар хангаж тэ хичнээн мянган мундаг юм бүтээх биш. Чи нэгэн хүний амьдралд нэг гэрэл хасаах төдийд энэ бол амжилт мөн байхгүй юу? Энд чинь чамд би болж байгаа аз жаргал мөн. Тэгэхээр би хүмүүст юу гэж хэлхийг хүсэж байна гэхээр тэр нэг юм амьдралын утга учир амжилт гэдэг зүйлийг бити тийм холоос ч юм уу амар том юм гэж бити хараач. Энэ бол энгийн ч зүйл байж болно. Өнөөдөр энийг үзэж байгаа сонсож байгаа хин нэгэн нэрд гараагүй хинт ч танигдаагүй хүн ч байж болно. Гэхдээ таны орчин тойронд та зөв гэрэл цацруулдаг, танаас болж хин нэгэн хохирдоггүй, та хин нэгний амьдрыг хохироодоггүй ийм хүн байж чадхал юм бол энэ бол хамгийн том дуун цэнтэй амьдрал мөн байхгүй юу? Бас амьдралаа энэ талаас нь хараасаа гэж хүсдэг. Тэгэхгүй бол хүмүүс нөө өөрсдийг айгүйх бусдтай харьцуулдаг штэ. Энэ ингэ явж хахад миний байж байгаа. Хүн болгоны амьдралын гараа өөр штэ. Зарим нь үнэхээр мундаг тэр бомтны гэрт төрөөд тэр бомт өргөөс эхэлж хахад одоо бид нар шиг хүмүүс бол нойлоос эхлэх явж ин тэ. Энийг яаж харьцуулах юм? Харьцуулах юм бол би хизээч дэвшиж байгаа, жаргаж байгаа мэдхгүй шүү дээ. Тэр хормууд надад олдохгүй шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хинтээч битгий харьцуул. Гол нь өнөөдөр байгаа та маргааш хэн болох юм гэдгээ олж мэднэ гэдэг чинь аюул чухал зүйл. Айгуу таарсан Гүгү ерөөсөө одоо яриаггүй шүү. Яриулаа л юмар гэдэг юм уу? Ер нь одоо зочдтойгоо ингээл ярихлаар яриулаа л юмар гэдэг. Тэгээд бас олон найз нөхд маань зөвлөлтгөлдөө хит удаан сонж ирсэн яриа болохоор хүмүүс сонсоход тийм гэж яар. Гэхдээ надад тэр нь ерөөсөө санагддаггүй л дээ. Тэгэл тоохгүй нэг мэдгэд 50 минут, нэг мэдгэд 1 цаг болцсон байдаг. Тэгээд гайхалтай хүмүүстэй ярилцах тэр хүмүүсийн хийж бүтээж байгаа зүйлийг магадгүй бас бусдын төлөө хийхийг зорж байгаа тэдгээр зүйлсийг сонсох бол үнэхээр одоо чихэнд нь баяр баясгалыг сонсголонтой сайхан санагддаг. Их урам зориг авдаг. Тэгээ тийм учраас одоо ярилцсандаа ч маш их баяртай байгаад яриа маань өндөрлөдөг байгаа. Тэгээд цэцэн бэлэгтээ маш их баярлалаа. Бүтээж гаргаж байгаа бүтээлд нь өндөр амжилт хүсье. Олон сайхан хүмүүсийн нүд чих одоо оюун санааг нь бас мэлаж өгч байгаа. Гайхалтай сайхан бүтээл одоо төрөн гарч байгаа юм байна. Тэгээд сонирхолтой санагдлаа. Бас зүгээр одоо үргэлжилсэн үгийн байдлаар биш. Бүр шүлгэлсэн байдлаар бичигдсэн зүйлийг уншиж өөртөөгөө ажиллах, өөртөө нэг цаг зарцуулах ийм боломжийг олж харна гэдэг бол бас их сонирхолтой гоё холыг харсан сайхан бүтээл юм даа л гэж бодогдлоо. Тэгээд удахгүй тэр сайхан бүтээлтэй учрах өдөр хүртэл бас баяртайгаар хүлээж байя. Тэгээд маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн хүмүүжлүү боловсрлуу сэдвт хилцүүлэг ярианд маань зочин болж оролцсон цэцэн бэлэгтээ маш их баярлалаа. Ингээд энд хүрээд өнөөдрийн дугаарыг өндөрлөе. Та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа.